сайн байцгаана уу? Ubicab Express буюу шуурга үргэлтийн үйлчилгээг хэрхэн гүйцэтгэх талаар заавар зөвлөмжийг өгөхөд бэлэнсэн байна. Шуурга үргэлтийн жолоочдаа шуурга үргэлтийн үйлчилгээний дуудлага авахын тулд аппликейшн эхлээд асуусан байх шаардлагатай. Үүний дараа аппликейшны баруун дээр байрлаж байгаа босоо 3 зураас дээр даран шуурга үргэлтийн үйлчилгээгээ шар өнгөтэй буюу идэвхтэй дуудлага авах боломжтой байна гэдгийг шалгана. Хэрвээ саарл өнгөтэй байх юм бол шуурга үргэлтийн дуудлага одоогоор авах боломжгүй буюу та шуурга үргэлтийн үйлчилгээний дуудлага идэвхжүүлэг байна гэсэн үг. Шуурга үргэлтийн үйлчилгээн дээр дараад тухайн дуудлага авах идэвхтэй буюу шар өнгөтэй болгоно гэсэн үг. За ингээд шуурга үргэлтийн үйлчилгээний дуудлага тань дээр гарч ирэх боломжтой боллоо. За шуурга үргэлтийн үйлчилгээний дуудлага таны утсан дээр орж ирэхдээ тухайн хүргэлтийг аваад өргөж өгөөд хэдэн төгрөгийн орлого олох боломжтой вэ гэдэг үнийн дүгнэх нь ээлжинд харагдана. За ачих хаяг, буулгах хаяг буюу очиж аваад өргөж өгөх хаяг нь бас давхар харагддаг. Тэгэхээр энэ нэр бол та өөрийн одоо байгаа байршлаас тухайн авах хаягаа ойрхон байна уу, хол байна уу гэдгийг бол хараад сонгож авах боломжтой юм аа. Үргэлтийн дуудлага авсны дараа таны утасны дэвлэгцэн дээр авах хаяг, буулгах хаягийн мэдээлэл харагдана. За авах хаягийн мэдээлэл дээр нэмэлт мэдээлэл хэсэг дээр тухайн хүргэлтийн бараг жолооч та орж авах, за эсвэл өгж байгаа хэрэглэгч нь гаргаж өгөх гэсэн мэдээлэл харагдана. За энэ нь бол жолооч та орж авах юм бол 1000 төгрөг нэмэгдэн, хэрэглэгч нь гаргаж өгөх юм бол 1000 төгрөг хасагдах байдлаар зохицуулагдсан байгаа. Доош нь гүйлэх юм бол өргөх хаягийн мэдээлэл харагдаж байгаа. За энэ хаягийн мэдээлэл дээр нэмэлтээр ямар овор хэмжээтэй, ямар зүйл хүргүүлж байгаа вэ гэсэн тэмдэглэгээ болон тухайн хүргүүлж байгаа зүйлийн зураг харагдаж байгаа юм аа. Та хэрэглэгчтэйгээ уулзаад бараагаа авч байгаа тохиолдолд бараа авах төвчөн дээр дарна. Ингэснээр хэрэглэгчээс 6 оронтой кодыг аван аялаа эхлүүлэх боломжтой. За эсвэл хэрэглэгчийн утсан дээр үүссэн QR кодыг өөрийнхөө утсан дээр уншуулан хүргэлтээ эхлүүлэх боломжтой юм аа. Ингээд таны хүргэлт хийгдэх боломжтой боллоо. Та хэрэглэгчээс 6 оронтой код эсвэл QR-ыг аван хүргэлтээ баталгаажуулан эхлүүлсэн бол хүргэх төвчөн дээр дарна. Хэрвээ тухайн хүргэх хаягийн байршлыг мэдгүй байгаа тохиолдолд аппликейшны буулгах хэсгийн урд харагдаж байгаа зам заагчин дээр даран өргүүлэх хаягийг Google Maps-аар залгуулan очих боломжтой юм аа. Хэрэглэгчийн бараа хүлээлгэж өгөх хаягт ирсэн бол аппликейшныхаа ирлээ төвчөн дээр дарна. За ирлээ төвч дарсны дараа буулгах гэсэн команд хэсэг харагдана. За буулгах хэсгээр дарах юм бол тухайн хүргэлтийн үйлчилгээг дуусгах 6 оронтой код эсвэл QR кодыг хэрэглэгчээс аван аяллаа амжилттай дуусгах боломжтой юм аа. Аяллыг дуусгах үед буулгах төвчөн дээр даран хэрэглэгчээс 6 оронтой код эсвэл QR-ыг аван баталгаажуулан дуусгасны дараа жолоочийн утсан дээр төлбөрийн задаргаа хэсэг гарч ирнэ. Энэ үед хэрэглэгчийн утсан дээр муу адил төлбөрийн задаргаа болон ихэмжлэх болсон байдаг. Хэрэглэгч хэрвээ өөрийн аппликейшн дээр ирсэн ихэмжлэгийн дагуу төлбөрөө төлсөн тохиолдолд жолоочийн аппликейшн дээр энэ хэрэглэгчийн төлбөр төлөглөө гэсэн тэмдэглэгээ зөвлөгдөж гарч ирнэ. Хэрвээ таны дансыг аван эсвэл бэлэн мөнгө өгсөн тохиолдолд жолооч та бэлнээр төлсөн дээр дарж тухайн аяллыг дуусгах юм аа. За ингээд төлбөрөө бэлнээр төлсөн дээр дарсны дараа жолоочийн аппликейшн дээр дараагийн дуудлага авах гэсэн товч гарч ирнэ. За энэ товчон дээр та заавал дарж дараагийн дуудлага авах боломжтой болж байгаа юм аа.